Сайн байцгаана уу? Засч хэрвэн ингээд хэрхэн 3 сард 20 кг хассан бэ бичлэгийнхаа 2 дахь хэсгийг хийхэд бэлэн боллоо. Сарын өмнө би яг жин хасах тухайгаа бичлэг оруулаад эрэгтэй хүмүүстэй хүрсэн гэж бодож байна. Тэгээд надад маш олон асуултууд ирсэн. Тэр бичлэг маань ерөнхийдөө сэтгэл зүгээ бэлдэх хэрхэн тууштай байх вэ? Би яг юу мэдэрсэн, туулсан тухай байсан бол энэ бичлэг дээрээ тасгал хөдөлгөөн, хооллолт бас бусад жин хасахад яг тулгамдсан асуудлуудын тухай зөвлөсөн бичлэг гэх юм уу? Та бүхэн маань subscribe дараад like share хийх мартаваа. Энд миний Instagram байгаа. Instagram-ыг маань бас дагаарай. Цаашдаа би тэгтээ бичлэг оруулах болохоор бүгдээрээ хамтдаа байцгаая. Эхлэхийн өмнө сануулгах зүйл. Энэ бол ерөөсөө мэрэгжлийн хүний зөвлөгөө биш. Зөвхөн тарган байх тухай зовлонг мэддэг. Тэгээд өөрийн бие дааж 20 кг хассан тийм хүний л өөрийнхөө туршлагыг хуваалцаж байгаа бичлэг болохоор хэрвээ та миний ярьж байгаа зүйлсийг бүр баттай мэдхийг хүсвэл яг одоо YouTube-ээс эсвэл одоо өөр Google AI-аас ч юм уу баталгаажуулаад шинжлэх ухааны баримттай яг тухайн мэдлэгийг олж аваарай гэж сануулга байна. Би бол зөвхөн өөрийнхөө бодлыг, мэдрэмжийг туулсан одоо хэрэгжсэн зөвлөгөөнүүдийг хуваалцаж байгаа шүү. За бүгдээрээ хамгийн түрүүнд дасгал хөдөлгөөнөөс эхэлцгээе. Өмнөх бичлэг дээр ч гэсэн дурдчихсан. Би багын л ондгор болцгоор байсан учраас хоошин цагаас яаж турах вэ гэд бүх дэглэм бүх дасгалыг туршиж үзсэн. Жимж явж гэсэн удаж байгаа. Гэхдээ итгэвчтэй фитнесээр хичээллээд жил болж байна. Тэрний өмнөх жил гэх бүх он цагуудад би бол фитнесээр хичээлж исэн кикбокс, бокс, спиннинг өөрөө байж болох бүх л зүйлсийг туршиж үзчихсэн. Гэртээ хүртэл маш их дасгал хийдэг байсан. Жилийн өмнө би Унгарт ирчээд хамгийн түрүүнд гүйж эхэлсэн ба. За гүйснээрээ би эхлээд нэг 300 м 400 м дээр бараг амьс хадаад огт чадхаа болчдөг байсан. Би маань маш сулдуу, хүчгүй, өөрийгөө дийлдэггүй, энерги муутай байсан нь баг багаар өөрчлөгдөж эхэлсэн. 1 м гээд 1 км, 2 км гээд 10 км-ийн марафонд нэг сар бэлдээд орж исэн. За марафон гэхгүй бах гэхдээ марафоны 10 км-ийн төрөлд гэмээр ч юм уу. Тэгээд эндээс эхлээд дасгал хөдөлгөөн бид маань яаж сайнаар нөлөөлж байгааг илүүтэй анзаараад тэгээд Унгарт нэг фитнесээр хичээлдэг тэр юм тэмцээнд бүр орж үзчихсэн охинтой найзууд болж танилцаад тэгээд би жингээ хасмаар байна. Би тууштай байж чадна чи миний багш болооч гэж хүсэлт гаргаад тэгээд төлбөрөө төлөөд 2 сар хамт фитнес дээрээ багш болсон байгаа. Яг тэр үед би нэг зүйл ойлгож анзаарч авсан нь яагаад тэр бүх жилүүдэд би дааж тасгал хийж сурахгүй хിവэр байсан бэ гэхээр хамт явж байгаа хүний зүгээр л дуурайгаад хуулаад хийчихдэг байсан юм байлээ. Гэтэл чи тухайн дасгал яг хаашаа яаж орж ийн бэ? Ямар үр дүнтэй, яаж ажилтдаг, ямар системээр хийдэг тийм дасгал вэ гэдгийг нь заалгаж аваад дараа нь бие дааж хийх нь л хамгийн чухал байсан юм билээ. Тэр 2 сард бол би яг багшаараа юмнуудаа тайлбарлуулад баг-багаар нэрээ тийштэй гэж ингээ сэргийн санах юмаа сэргийн санаад ойлгох юмаа ойлгоод 3 дахь сараасаа бие дааж өөрөө хийж эхэлсэн. Тэгэд эхний ээлжинд бол 7-ны 4 удаа явдаг гэсэн. 3 өдөр нь хүчний дасгал буюу хөл, мөр, гар, нуруу гэд яг хувааж хийн. Үлдсний өдөр нь цэвэр кардио цаг 30 минут ингээ зам дээр одоо өксвөр зам дээр алхдаг байсан. Тэгээ баг-багаар фитнест яваад ирэхээр та өөрөө дурлана. Фитнес хийсний дараа сэтгэл зүйд чи яаж нөлөөлж байгаа, биед чинь ямар мэдрэмж төрж байгаа, яаж тайван болж байгаа гэх мэт чинь тэр мэдрэмжинд нь яг дурлаад тэгээд фитнест явахгүй байх юмсан гэж бодохоо ер нь бол бэлчин. Тэгээд баг-багаар би 7-ны 5-6 өдөр л явдаг болсон байсан. Гэхдээ мэдээж одоо ингээд хуваараа гаргана шүү дээ. Нэг өдөр нь хүнд бэлтгэл хийсэн бол нэг өдөр нь арай хөнгөн зүгээр л ингээд зам дээр явдаг ч юм уу. Тэгээд баг-багаар фитнес амтай хүн болсон. Тэгээд одоо бол ер нь ажлаас хамаараа 7 хоногт 4-5 өдөр явдаг. Миний зүгээс танд ямар дасгал хөдөлгөөн хийгээрэй гэж зөвлөх вэ гэх юм бол жин хасахад хамгийн үр дүнтэй дасгал аль нь байсан бэ гэх юм бол танд таардаг, танд тохирдог, таны дуртай, цаашдаа тууштай хийж чадах дасгал хамгийн шилдэг гэж хэлнэ. Түрүүн хэлсэн шиг спиннинг хийж үзсэн, бокс, гүйэлт, фитнес гэд аль нь хамгийн үр дүнтэй байсан бэ гэхээр миний дуртай нь л үр дүнтэй байсан гэсэн үг.
Энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр та эрүүл хооллож байгаа цагт ямар ч дасгал хөдөлгөөн танд сайн үр дүн авчирна. Зүгээр л энэ сайн гэсэн гээд дагаад хийчих юм бол та сарч болохгүй шантарна л гэсэн үг. Дуртай зүйлээ хийж байгаа цагт хийхгүй хийсээр л болно, дурласаар л авахлна. Тийм. Зөвхөн фитнест ороод биш, эсвэл спиннинг хийж явах та биш. Амьдралын чинь өдөр тутамд та ямар сонголтууд хийж ийн гэдэг нь маш чухал юм билээ. Ялангуяа одоо жин хасаад дараа нь жингээ барих үйл явцад энэ яг одоо хэрэг болсон гэх юм уу? За манай сургууль нэг 30 минут зайтай байлаа гэхэд би автобусаар явах юм бол 20 минут болно л доо. Гэхдээ алхачих юм бол одоо миний эрүүл мэндэд сайн гэдэг ч юм уу. Би лифтээр гарах юм бол жоохон ядархан бага л да. Гэхдээ шатаар гарчих юм бол дахиад нөгөө нэг өдрийнхөө дасгал хөдөлгөөний хэрэгцээнд маань жоохон нэмэр болно шүү дээ. Иймэрхүү жижиг сонголтуудаар дасгал хөдөлгөөн хэмжигддэм байх шүү гэдгийг ойлгосон. Тэгэхээр та гэртээ гуцаа гаргаж ирээд дасгалаа хийсэн ч болно, фитнест явсан ч болно, спиннинг явсан ч болно. Хамгийн гол нь хэр удаан та хийж чадах вэ гэдэг нь хамгийн чухал аа. За нэмж хэлэх нэг зүйл нь ялангуяа их жин хасж байгаа хүмүүс залхуурч болохгүй. Миний хувьд өмнө нь эрчимтэй жин хасж байгаа ч гэсэндээ одоо ч гэсэндээ хүчний дасгалынхаа өмнө цаг 30 минутын кардио хийх зүгээр өсвөр зам дээр алхах гэх мэт нь энгийн л өдрийн хуваарийн маань нэг хэсэг болчихсон. Нэг бол эрт очоод нэг бол жоохон цаг гаргаад одоо үндсэн бэлтгэлийнхаа араас эсвэл өмнө нь заавал цагийн кардио хийдэг ч юм уу. Мэдээж үр дүн нь харагдана гэснээрээ илүү л ингээд тууштай мундаг хиймээр санагдана. Тэгэхээр залхуу цангасаа салах хэрэгтэй. Тэр л үрдэ болтол хөрнө. Өөр юу ч байхгүй. Тэгээ мэдээж цаг тавчанд болдоггүй бол заавал цаг биш. 40 минут, 30 минут. Бүр зүгээр байснаас 10 минутын дасгал хөдөлгөөн хүртэл танд маш их үр дүн гаргана. За 2 дахь хэсэг рүү орцгоё. Энэ бол хооллолт. За хүмүүс хооллож чухал уу, дасгал хөдөлгөөн чухал уу гэж их асуудаг л да. Мэдээч тэнцвэртэй байдал чухал. Гэхдээ аль нэгийг сонгоо гэвэл хооллолтыг сонгоно. Хичнээн та өдөржингөө бэлтгэл хийсэн ч гэсэндээ эрүүл бус хооллолттой бол ямар ч үр дүнд хүрэхгүй. Оройжонгоо урил идэж байгаа дунддаг бол хизээч та жингээ хасч хүссэн өөрийгөө бүтээж чадахгүй. За би болохоор маш хоолны дуршлаг өндөртэй хүн. Тэг ингээл жоохон эмхтэй дундаа ингээ хүүхэд байсан мөртлөө юм том нэг ави аяг гэж ярьдэн штэ, тийм том шаазан мазангаар 3 4 иддэг ч юм уу. Бүр юм цаанаасаа гой хоолох юм бол идээлэдэг. За дээрээс нь чихэр шоколаданд нуусгүй. Тийм болохоор энэ дадал зуршлаа өөрчлөх хэрэг гарсан. Тэгээд багаар өөрчилж эхэлсэн. Огтхон ч ингээд гинт зааж ихрээ болий, гинт гурилаа болий гэдэг биш, багаар аягаа жижигрүүлдэг ч юм уу тий. Эсвэл гэртээ гурил авах болоод гэртээ дандаа им ногоо махтай хоол идэнгүүтээ гадуур хаяа ингээд гурил иддэг ч юм уу. Тийм баг зэрэг өөрчлөлтүүд гаргаж ирсэн. Зүгээр ундаа ууж байгаа ч гэсэндээ яг сахар бол одоо нэг халбагдаад юмд хольж хэргэлдэг сахар бол хэрглэхээ болсон ч гэдэг юм уу. Багаар тэгэж багсгасаар байгаад нэг жин хасчих үедээ бол гурил, чихэр хийжүүлсэн ундаа ер нь бараг бүх ундааг багсгасан. Гэтэ хорсон гэж хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр бид 7 хоногт нэг одоо кола аваад уучдаг ч юм уу, эсвэл нэг 2 3 хоногт нэг жижигэн чихэр идчихдэг ч юм уу. Хаяа нэг гадуур одоо кебаб идчихдэг байсан. Яа тэгээд ойлгосон зүйл нь ердөө л хорих шаардлагагүй мэн. Зүгээр л тогтвортой хооллох хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Мэдээж бид нар одоо бүгдээрээ тэрийг мэднэ гэж би бодож байна. Зүгээр хэрэгжүүлдэг нь л яг хийдвэ гэдэг чухал баг. Тэгээд хооллолтыг бид нар яг нэг эдэлтээр биш бүхэлд нь ойлгох хэрэгтэй юм байна гэдэг зүйлийг бас сурж авсан. Та яг одоо юу идэж гин гэдгээсээ гадна өглөө, өдөр, орой юу идсэн чинь нийлээд өнөөдрийн бүтэн хооллолт болж байгаа юм. Тэгэхээр та орой буруу хоол идэхгүй тулд өглөөнийхөө цаг маш сайн уургалаг, эрүүл хүнс ингээд авчих юм бол өдөр хотоод чинь өлсөө танаас элд бензин нэхэд авахгүй хоолны туршилт чинь маш бага байна гэсэн үг. Тэгснээр та үсэндээ огцсон одоо бургер ч юм уу, пицца ч юм уу гомн ингэж яана би өлсөөд юм идэхгүй бол болохгүй ингэж яарж идэх биш. Өөрөө эрүүл хоолоо хийгээд идэх одоо тэр цаг хугацааг бий тань олгоно. Өдөр мэдээж эрүүл хооллолчихсон юм чинь орой бас тийм хүнд юм идэх шаардлагагүйгээр хөнгөн оройн зоог барайл болчихно.
Тэгэхээр өдөр орой гэдэг зүйлээ бүгд нь би өнөөдөр эрүүл хооллохын тулд юу сонгох вэ гэдэг дээрээ маш сайн бодох хэрэгтэй. Яг энэ шиг 7 хоног ч хүртэл тэгж явна. За өчигдөр манай найзын төрсөдөр болоо би бялуу идчихлээ. Өнөөдөр ахаад зүгээр л гоё мэдмээрээс болохоор бүргээр идчихлээ. Тэглээгээ сандраад авах шаардлага ерөөсөө байхгүй. Ерөнхийдөө би 2 хоног нэг тиймэрхүү дуртай юм идчихсэн чинь өнөөдөр гоё эрүүл ногоолог эслэгтэй тийм хүнс идийгээд өнөөдрийнхөө хоолыг тгий сонгодог ч юм уу. Тэгээд яг өдрөө 7 хоногоо хуваагаад ийм бүтцээр гоё баялаг болгож хэрэглэх нь хамгийн чухал. Тэрнээс яг энийг зогсоо, тэрийг зогсоо гэдэг зүйл бол маш эрүүл бус. Дээрээс нь таны сэтгэлийг байнгын зовиртой байлгана. Яна би тийм юм мэдчихлээ шүү дээ. Яна ийм юм мэдчихлээ шүү дээ. За алийг нь ч идэж болохгүй илээ гэл тэгэл гурил идэж болохгүй гэдэг бүгд яг л бэлуу идмээр санагдаад ч юм уу те. Яг тэгнэ. За яг бүтцийн хувьд гэвэл бидний мэдэж авах хэрэгтэй хэдэн орц найдлага байгаа. Та хэрвээ турах гэж судалж байгаа бол аль хэдийний сонсчихсан байх гэж бодож байна. Цардуул, эслэг, нүүрс ус, сахар энэ хэд ч юм уу те. Бүгдээрээ цардуултай хүнсээ бууруулад дахиад сануулгын хориглох биш шүү. Бууруулад эслэгтэй хүнсээ ихэсгээд уурга харин түлхүү тогтмол хэрэглэх хэрэгтэй гэж ойлгож байна. Уурга бол таны бодисын солилцоог хамгийн их дэмжиж өгнө. Булчинг чинь хөгжөхөд тэсрүүлтэхэд тэгээд энерги чинь зарцуулагдахад хамгийн их ашиглагддаг. Эслэг болохоор биеийг тань цэвэрлж хорт бодисыг чинь гадагшлуулахад дээрэс нь мэдээж ахаад бодисын солилцоог сайжруулахад хэрэгтэй. Цардуул харин яагаад бид нар басгах хэрэгтэй вэ гэхээр хар ухаанаар миний ойлгосноор бол цардуул хурдан боловсроод дахин өлсгөөд идэв юм шиг гэлээ. Тэгээд өөрөөр хэлэх юм бол өөхөө хадгалах горимд шилж шидгээ гэсэн үг эзнэрээ. Дахин өлсөө дахиад би өлсөөдөө шүү гэдэг сигналыг тань руу өгөөд байна гэсэн үг. Тэгээд би ахиад сануулъя. Надад нарийн ерөөсөө ийм хоолтын талаар мэдлэг байхгүй. Би зүгээр өөрөө яг юу идсэн, яаж турсан тухайг л ярьж байгаа шүү. За тэгээд миний хувьд бол яг жин хасах үедээ урил сахарыг нэлээд багасгаад удаа төмсийг бас ийм бууруулсан. Гэтэ өдрийн хоолнд монол байдаг. Гэтэ өдөржин будаатай хоол идэдэг, өдөржин төмөстэй хоол идэдэг ч юм уу. Будаа идчихсэн бол төмөс идэхгүй гэдэг дүрм багш маань зааж өгсөн. Тэрийг их дагсан. За ингээд 3 дахь хэсэг буюу яг миний туршлага дээрээсээ олж авсан нэмэлт зөвлөгөөнд рүүгээ орцгоё. За хамгийн түрүүнд би хэрвээ та анх удаа хоолоо эрүүл хооллож эхлэж байгаа бол тэгээд өөрийнхөө жинт тохирсон хооллолтыг бүтээгээд яг ямархуу зүйлс идвэл би их килограмм хасах вэ гэдгийг мэдхийг хүсвэл калорид хоолж эхлээрэй гэж зөвлөмөр байна. Үүнийгээ та илүү төвөгтэй байлгах тулд өөртөө тохирох аппликейшнийг болоод би өдөрт юу ийдснээ ингээд оруулаад явж болно. Өндөр жин хэрэг хөдөлгөөн хийдгээ оруулангууд угаасаа таны ингийн байхдаа хэрэг калори шатаадаг вэ? Хөдөлгөөн хийгээд хийдэг шатааж ийн гэх мэтчлэн гаргаад ирнэ. Тэгээд за өглөөний цайнд үнийг уулаа, өдөр энийг идлээ гэд оруулангууд за та ийм хэмжээний юм идэх зай байгаа биш үү? Эсвэл за өнөөдөртөө боллоо гэдэг ч юм гаргаад ирдэг. Тэгэхээр та за одоо юу идэх вэ? Одоо би хэрэг юм идэх вэ гэдэг дээр толгоо гашлах ямар шаардлагагүй болчихно гэсэн үг. Хоёр дахь нь гэвэл жингээр биш хэмжээсээр хэмжиж эхлээрэй. Ялангуяа та хэмжээний жин хасж байгаа бол килограмм чинь хэдэн цасаар хасагдахгүйгээр гацж болно. Үүнийг та килограммаар биш хэмжээсээр буюу 1000 м аваад гар, хөл, өгзөг, бэлхүүс гээд өөрийнхөө хэмжиж болох үз хэсгүүдийг хэдэн сантиметр хасагдсан байна, нэмэгдсэн байна гэдгийг харснараа илүү бодит үр дүнгээ шалгах боломжтой гэсэн үг. Бид нар чинь хөвчлэн өгзгөөрөө булчин мас нэмээд томруулахыг зорж байгаа. Бэлхүүсээ нарийнхан болгохыг хүсэж байгаа. Тэр чинь нөгөө та өөхөө хасангаа булчин нэмээд байгаа учраас жинд чинь өөрчлөлт гарахгүй байх магадлал их байдаг. Тэгэхээр 1000 м аваад өөрийнхөө хэмжээсийг тэмдэглэж авч үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд миний хамгийн дуртай найзуудтай байнгын зөвлөдөг зүйл бол харьцуулалтын зураг сайн авч үлдээрэй. Бичлэгээ сайн хийгээрэй. Өөрийгөө ямар харагдаж байгаагаас ичих хэрэггүй. Та бол яг өөрийнхөө хувьд түүхэн цаг үе дээр явж ийн гэсэн үг. Баримтжуулах хэрэгтэй. Хэр их хол явснаа, хэрэг үр дүн гарч байгаагаа танаас өөр хинч мэдэхгүй. Тэгэхээр камер дээр ямар гарч байгаагаас ичих хэрэггүй. Та хичээж байгаа цагт үр дүн гарна. Тэгэхээр түүнийг хадгалж авч үзээд өөртөө журам зориг өгөхөөр бусдад бас дараа нь харуулах үед тийм зураг бичлэгүүдийг заавал авч үлдээрэй. Энэ нь таныг турштай байхад хамгийн том зэвсэг болно шүү. Жин хасах үйл явцын хамгийн сүүлийнх нь зүйл бол жингээ барих байдаг.
би яг энэ үедээ юу олж мэдсэн бэ гэхээр set weight point юм уу? Weight set point гэдэг нэртэй нэг зүйлээ тийм ээ. Тэр нь таны бие яг энэ жин дээр та байвал зохистой гэж одоо тогтоосон жин гэсэн үг. Тэгэхээр бид нар их хэмжээгээр жин хасаад ч юм уу эсвэл жин чинь хэлбэлзээд ирэх үед баг хооллоод ирэх үед жин чинь нэг хэсгээс ингээд хөдлөхгүй гацчих юм бол яг тэр одоо цэг дээр бид нар ирсэн гэсэн үг юм байна. Яна энэ хүн чинь өсөж өглөө шүү. Илүү их хоол хэрэгтэй байна гэд өсгөөд байдаг ч юм уу. Эсвэл за тэрхий их тураад байна шүү. Одоо өөхөн үцдэрэ гэдэг ч юм уу. Би чинь яг өөрийгөө хамгаалах, тэсчүүлдэх тэр горимн дээрээ тавьчихдаг. Тэгэхээр эргээд бидний нөгөө жин хасгаад байгаа үйл явц маань буураад яг л хоолны туршилт чинь ихсээл нэг юм хичнээн эрүүл хооллоод байсан ч гэсэндээ өөрчлөгдөхгүй болчихдог гэсэн. Миний хувьд болохоор багаар эрүүл болгосоор байгаа нэг хэсэг бүр ингээд тооллолт маань өдөржингөө ингээд мах ногооны салаад иддэг, жимс тарг угаад унтчихдаг нэг тийм бүр ингээд маш эрүүл болчихсон байхгүй юу. Тэгсэн чинь тэгж хооллоо дээрээс нь дасгал хөдөлгөөн хийгээд хаад жиг маань бүр 1 кг засахдаггүйсэн. Тэгээ ингээд би гайхаад би юу буруу хийгээд байгаа юм бол уг нь одоо ингээд зорснондоо хүрэхэд арай болоогүй байх юм. Тэгтэл яг ингэ гацч үгээ судлаад үзсэн чинь яг энэ тогтсон жингийн тухай олж мэдээ. Тэгээд тэр жингээсээ би буухын тулд би хитрхи хөнгөн хооллоод хитрхи одоо юм хагас үлэн яваад байгаа учраас бие маань тэр горондоо шилжчихсэн юм байна гэдгийг ойлгоод тэгээд 2-7 хоногийн турш арай илүү их калори аваад их идсэн гэх юм уу? Тухайн үеийнхаасаа хийдээ дуртай юм идээ жоохон тайван нэг тийм дэглэм мэдэр гэхгүйгээр заавал эслэгтэй байх ёстой энэ гэхгүйгээр яг л идмээр байгаа юм идээд 2-7 хоног явсны дараа жин мэдээж хэлбэлцээд 1-2 кг бол нэмэгдсэн. Эргээд бодисын солилцоо маань сайжраад одоо яг өмнөхөө ингээ буурч эхэлсэн. Дээрээс нь би энергитэй болсон. Тэгэхээр эндээс би бас хамаагүй өсөж болдоггүй юм байна. Яг л нөгөө яриад байгаа тэнцвэр чухал юм байна. Эрүүлүүдээ эрүүл хооллоо хажуугаар нь бас туртай юм айдаа тэгж явахгүй бол ингээ гацчихд юм байх шүү гэдгийг ойлгосон. Тэгэхээр та хичнээн эрүүл хооллоод дасгал хөдөлгөөн хийсэн ч гэсэн чинь нэг цэгтээ гацаад байгаа бол тэр тухай илүү наривчлаад судлаад үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээд аль болох өөрийнхөө мэддэг бүх зүйлийг ярьсан гэж бодож байна. Тэгээд энэ бүгдийг хараад үзэхэд та эхнээс нь хийгээд эхлэх юм бол өөрийнхөө биеийг маш сайн ойлгодог болчихно. Тэгээд тэр л хамгийн чухал. Хин нэгэн одоо хурдан турсан гэдэг хүнийг дуурайгаад бид нар хизэж хүссэндээ хүрэхгүй. Зүгээр л миний бие ямар нөхцөлд яаж ажилдсан бэ гэдгийг ойлгох нь чухал. Хичнээн их одоо жиг хассан ч гэсэндээ өдөр ажил дээр очиод нойрон хүрээд ядраад байгаа юм бол тэр чинь яг үнэхээр эрүүлээ үгүй юу гэдгийг бас хэлэхэд хэцүү шүү дээ. Тэгэхээр яаж энерги зөв зарцуулах вэ? Яаж эрүүлээ жиг хасах вэ? Эргээд яаж насан туршдаа энэ хүү дадал туршлаа хадгалах вэ гэдэг нь л хамгийн чухал байгаа. Тэгээд одоо би зорилттой хүрэхэд дахиад хэсэг хугацаа хэрэгтэй байна. Нэг зүйлийг ажиллаж байгаа байх. Хооллолтон дээр ч тэр дасгал хөдөлгөөн дээр ч тэр би огцом 100% л хооллоогүй. Огцом маш их дасгал хөдөлгөөн хийдэг болоогүй. Би яг л бусадтайгаа адилхан яаж турах вэ гэж боддог. Гэртээ дасгал хийгээл бондгоо ноолоо хийж ядаг. Нэг чихэр идчихэд стресстэй байж идэг охин байсан. Тэр их оролдлогуудынхаа эцэст яг нэг л өдөр за одоо болно. Би туршиж үзэж хандлаа, оролдож хандлаа. Одоо надад үр дүн хэрэгтэй гэж шийдсэн байгаа. Тэгээд багаар биеэ тасгаж явсан. Тийм ч учраас та яг өнөөдөр гараад 10 км гүйж чадсангүй. Эсвэл өнөөдөр энэ 7 хоног 5 өдөр фитнес хийсэнгүү. 7 хоног жоо эрүүл хоолсонгүй гэж өөрийгөө зөвхөх хэрэггүй. Энэ бол юу вэ? Хугацааны аялал. Энийг л ойлгох хэрэгтэй. Хэрвээ та саний зөвлөгөөнүүдийг дагаад энэ хөөжин хасах үйл явцдаа хэрхэн тууштай байх вэ? Мэдрэмжүүдээ, сэтгэл санаагаа хэрхэн бэлдэх вэ гэж бодож ивэл миний YouTube баяраа ороод өмнөх бичлэгийг маань үзээрэй. Энд ингээд чадвар оруулчихъя. Тэгээ хамгийн сүүлд нь яг энэ бичлэгийг үзээд 26 ондоо өөрийгөө өөрчлөхийг хүсээд бэлдээд судлаад сууж байгаа чамд би маш их бахархаж байна. Хэрвээ энэ багахан ч гэсэн хэрэг болсон бол чи 1 кг чамаагүй 10-20 кг чамаагүй үр дүнгээ гаргасан бол эргээд энэ бичлэг рүүгээ орж ирээд бидэнтэй хаваалцаарай. Магадгүй хин нэгэн адилхан хүн чинь бас унших бах. Тэгэхээр бид нар энэ аялалд огтхонч ганцаараа биш таныг ойлгодог хүн байгаа шүү. Дээрээс нь та ингэж хичээж байгаа чинь хангалттай, та байгаагаараа л үзэсгэлэнтэй, гоё хангалттай. Та яг зүгээр л
энэ оршин байгаагаараа хорвоо дэлхий дээр хэрэгтэй хүн шүү гэдгийг ойлгоосоо гэж хүсэж байна. Би бас ингээ хагас дотоо юм ярьсан байж магадгүй. Тэгэхээр асуух юм байвал заавал комент дээр үлдээгээрэй. Дараагийнхаа бичлэгийг би яг одоо 3-4 сарын дараа ахаад ямар үйл явцтай байгаа вэ гэдгээ тайлагнах маягаар оруулж магадгүй. Эсвэл комент хэсэгт яг энэ бичлэгт ороогүй асуухыг хүссэн асуултууд байгаа бол би яг Q&A буюу яг асуултанд чи хариулсан нэг бичлэг хийж болж байна. Тэгээд яг энэ жин хасан маань тухай ахаад хэд хэдэн бичлэг энэ жил орно. Энэ жил гэж хэлж байгаа хугацаанд хол гэж магадгүй. Илүү бодит үнэн зүйл хүрэхийн тулд би өөр дээрээ ямар үйл явцтай байгаагаа та бүхэнтэйгээ хуваалцах болно. Тэгээд энд миний Instagram байна. Дагаарай. Тэгээд цаашдаа миний YouTube channel дээр subscribe дараад хамт байгаарай. Би эрүүл амьдралын хэв маягийн тухай, өөрийнхөө хобби, сонирхлуудын тухай, өнгөрт ажиллаж амьдрах тухай, мөн аяллаа блогууд гэдээ олон зүйлийг хуваалцах болно. Энэ нь бол яг миний өдрийн тэмдэглэл гэсэн үг. Тэгэхээр цаашдаа хамтдаа өсч хөгжиж, миний дурсамжуудаар аялье, хамтдаа байцгаая. Баярлалаа. Үрч байдгүй лээ. Баярлалаа.